За эрхэмшигтэй энэ парламентын засаглалтаа улсад маш чухал шаардлагатай хэлбэрийн хувьд нэг санал судал энэ байрлал ярьж байгаа юм шиг мөртлөө маш чухал шаардлагатай юм хуулийн төсөл байгаамаа. Энэ саяч яригдж эхлэегүй олон жил бас манай Тэмүүжин гишүүн ярьж байсан ийм сэдв. Тэгээ энэ их хурлын дарга энэ ерөнхий сайд бол олонхоо төлөөлж ярьж явах хэвээр олонхийнхоо одоо бодол санаа төсөв төлөлгөө бүх юм ингэ ярьж явах хэвээр ийм хүн байна. Тэгээ олонхийнхоо өмнө суугаад цөөнх рүүгээ харж суугаад ярьж явах хэвээр. Парламентын мэтгэлцэн гэдэг юм чинь тэндээс гарч ирэх гэдэг. Тэгэхгүй бол одоо тэр дээр суучглаар яаж ийм нэхлэр олонхтойгоо бас мэтгэлцээд байгаа байхгүй ерөнхий сайд. Цөөнхтэйч мэтгэлцэн олонхтойгооч мэтгэлцэн. Гэтэл олонх бол бүлэг дээр цөөнхч бүлэг дээр бүх юм ярьчаад тэр олонх бүлэг дээр ярьсан юм ерөнхий сайд цөөнхтэй мэтгэлж явах ийм л позицтэй байр суурьтай сандалтай байх хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. Ингэж ээжж энэ парламент судалтай намуудын үзэл санааны ялгааг бодлогын ялгааг гаргаж ирэхгүй бол одоо биднэрт ямар хүндрэл учирчаад байна гэхээр аль нь ч ялгаагүй болсон, ялгагдгаа байсан. Олонх нь баахан одоо жишээлбэл манай энэ олонх бол 12 жил засаг барьчаад байж байгаа мөртлөө гинт сая гарч ирсэн юм шиг л ярьж байгаа шүү дээ. Хүн чи юу болчихвоо, эдийн засаг чинь ямар хэцүү болчихвоо, авилгал чинь ямар хэцүү болчихвоо гэдэргээд олонх чинь 10 хэдэн жил засаг барьчаад гарч ирсэн ээ. Ерөнхий сайд руугаа баахан юм ярьцгаагаа суугаад. Тийм учраас энэ ялгаагаа гаргаж аль нам нь ямар үзэл санаатай байгаа юм, ямар бодлоготой байгаа юм гэдгийг гаргахын тулд ерөнхий сайд бол олонхоо төлөөлөд олонхийнхоо дунд суугаад цөөнх рүүгээ харж суугаад тэгээ олонхоо төлөөлж ярьдаг байх хэвээр. Олонх бол бүлэг дээр бүх юм зангидад гараад ирсэн байх хэвээр. Тэгэхгүй одоо олонх ч энд орж ирчээд бүлэг дээр зангидад чадаагүй юм ерөнхий сайдтайгаа энд орж ирж маргаа суугаад байгаа шүү дээ. Тийм учраас энэ бол хэлбэрийн хувьд ерөнхий сайдын сандлыг өөрчлөх гэдэг байгаа биш. Энэ цаанаа гүн агуулгатай юм аа. Цаашлаад энэ бол энэ намуудын үзэл санаа, улс төрийн бодлого энэ бүх юмыг ингэж ялгаж харуулах ийм чухал зүйл юм. Ингэснээрээ бол энэ парламент өөрөө цаашдынх нь парламентын хөгжилд бол бас тодорхой чухал үр дүн үзүүлнэ гэж ингэж бодож байгаа. Тийм учраас дэмжиж байгаа гэдгийг хэлмээр байна.